Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Сайн байцгаана уу. Одоо мэдээ тав хүнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Жинжэн Бан дугайлан дагуулж бүгд найрамдах дундад ард улсын саатгүй орчин тойрны байгуулалтын хуулийг туушруулан хэрэгжүүлж байгаа байдлын тухай Өвөр Монголд хууль хэрэгжүүлэх байцаалт өрнөсөн. Боган 2026 оны дэлхийн сүүнээ их хуралд орж очтын төлөөлөгчдтэй уулзсан. Өвөр Монголын эл газар олон хэлбэрээр 8 сарын 1-нд чирэг байгуулагдсан баярыг тэмдэглэсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 7 сарын 28-наас 31-ний өдөр болтол бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд хороон дарга Жинжэн Бан бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны хууль хэрэгжүүлэх байцаалтын дугайланг дагуулж бүгд найрамдах дундад ард улсын саатгүй орчин тойрны байгуулалтын хуулийг туушруулан хэрэгжүүлж байгаа байдлын тухай Өвөр Монголд хууль хэрэгжүүлэх байцаалт өрнөсөн байна. 7 сарын 28-ны өдөр хууль хэрэгжүүлэх байцаалтын дугуйлан суудлын хурал хуралдуулж байдлын мэдүүлэлтийг сонссоны дараа Жинжэн Бан хууль хэрэгжүүлэх байцаалтын дугуйланг төлөөлөн Өвөр Монголын саатгүй орчин тойрны байгуулалтын хуулийг туушруулан хэрэгжүүлж байгаа байдлыг гүйцэд баталсан байна. Жинжэн Бан хэлэхдээ намын 18 дугаар их хурлаас нааш Ши Жинпин ерөнхий шүүжий жимдэгчүүд болоод настайчууд зэрэг бүлхэм нийтийн эрх ашигыг батлахыг чангатгаж саатгүй орчин тойрны байгуулалтыг ахиулах тухай ширс чухал заавар өгч бидний хамаатай ажлыг сайдэрхийхэд үндсэн журамлал хангаасан байна. Энэ удааны хууль хэрэгжүүлэх байцаалтыг өрнүүлэх нь шинэ хөгжилтийн шатанд ардын төлөөлөгчдийн их хурлын үүрэг чадварт суурилж хуулиар засах хүчнээр саатгүй орчин тойрны байгуулалтын чанарлах хөгжилтийг ахиулж Ши Жинпин ерөнхий шүүжийн чухал зааврын жорох санаа болоод намын төв хорооны хамаатай шийдвэр байрлуулалтыг туушруулан найдваржуулахад баталгаа хангаана. Саатгүй орчин тойрны байгуулалтын хуулийг туушруулан хэрэгжүүлэх чухал ач холбогдлыг гүйцэд таньж саатгүй орчин тойрны тоногдох хөрөмжийн байгуулалт мэдээж ангийн солилцоо нийгмийн үйлчилгээ жиж саатгүй орчин тойрны байгуулалтын хянан хамааралт болоод баталгаа зэрэг талд оршиж байгаа довоом асуудлыг хүчлэн шийдвэрлэж саатгүй орчин тойрны байгуулалтын хуулийг бүх талаар туушруулан хэрэгжүүлэхийг үнэнхүү ахиулах хэрэгтэй гэжээ. Хурлын дараа хууль хэрэгжүүлэх байцаалтын дугуйлан урд хожид Хөх хот, Баяннуур, Үүхэ хотоор гүнжгэрж саатгүй орчин тойрны байгуулалтын хуулийг туушруулан хэрэгжүүлж байгаа байдалд тухайн газарт байцаалт өрнүүлсэн байна. Бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны гишүүн, бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын нийгмийн байгуулалтын зөвлөлийн дэд эрхлэгч гишүүн Сүн Шүү Ян, бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын нийгмийн байгуулалтын зөвлөлийн дэд эрхлэгч гишүүн Лю Вэй, бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын нийгмийн байгуулалтын зөвлөлийн гишүүн Жан Чэн Фу, бүх улсын ардын төлөөлөгч Лю Вэн Бин, Гуан Зжи Жэ байцаалтад оролцсон байна. Зам харилцааж өврийн яамны намын дугуйлангийн гишүүн дэд сайд Ли Ян бараа болж байцаажээ. Өөртөө яс хорны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд эрхлэгч Жун Хүн Фан, өөртөө яс хорны ардын засгийн ордны дэд тэргүүлэгч Дайчин хамаатай ажиллагаанд оролцсон байна. 7 сарын 31-ний өдөр өөртөө яс хорны намын хорооны дэд шүүжий, өөртөө яс хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган, олон улсын эдээний шинжлэх мэргэжлийн холбооны гүйцэтгэгч тэргүүлэгч Пэйни Чина Чодай, олон улсын холбоот байгууллагын амт хараалангийн зохион байгуулалтын туслагч ерөнхий ажил,эгч малаж ухаан үйлдвэрлэл болоод амтны эрүүл хамгааллын жуурганы дарга ахлагч Малын эмч Танаава Тэншин, олон улсын сүүний бүтээгдэхүүний холбооны ерөнхий ажиллагч Лолус Лейкэн зэрэг 2026 оны дэлхийн сүүний үйлсэн их хурлд оролцсон зочдын төлөөлөгчтэй уулзсан байна. Боган хэлэхдээ Өвөр Монголд өргөн удам тал нутаг, гүйчид нарны гэрэл, тунгалаг усны сурвалж, ариун чивэр агаар, тааламжтай уур амьсгалтай. Дэлхийн нийтэд мэдрэгдсэн шижир алтан сүүний эрэлтийн бүс ба чанарлаг малаж ухаан орон болно. Одоо бүх орнороо Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай ширс чухал ираа чухал зааврын зэрэг санааг гүнзгий туушруулан найдваржуулж өөртөө яс хорны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалт ёсоор сүүний үйлсийг одоогч аж үйлсийн системийн 5-ын байранд тавьж сүүний үйлсийн бүх аж үйлсийн хэлхэнэ чанарлаг хөгжилтийг ахиулж бий. Бид олон улсын зохион байгуулалт, дэлхийн нэрт сүүний аж үйлс өгөө сүүний эрэлтийн суурны байгуулалт, нарилаг гүнзгий боловсруулалт, шинжлэх мэргэжлийн судлал нээлт, сүүний бүтээгдэхүүнээ баримжааг харилцан мэдрэх, зах дэлгүүрийн нэн өргөтгөх жирэх хүрээнд нэн өндөр төвшин, нэн гүүн давхаргын олон улсын хамжилчаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ. Уулзалтад оролцсон зочдын төлөөлөгчд Өвөр Монголын сүүний үйлсийн хөгжилтийн өрнөн байдал болон саруул ирээдүйг ойлгож, Өвөр Монголтой хамт
бүх хэлхэнэ шинчилэлтийн ам ахуйг бүтээн байгуулж, үр бүтээлийг улируулах уртгийг хамтаар эдэлж, бүх бөмбөрчгийн сүүний үйлсийн хөгжилтэд хүчин чадлаа нэмэрлэнэ гэж илэрхийлжээ. Үйхүйвэн Чибат уйлжилтад оролцжээ. 8 сарын 1-ний өдөр Ийли бүлгэлэл мөнгөний бүлгэллийн хамтаар эрхэлсэн 2026 оны дэлхийн сүүний үйлсийн их хурал Хөхөтөд эхэлжээ. Эхлэлтийн ёслолд олон улсын сүүний бүтээгдэхүүний холбооны ерөнхий ажиллагч, олон улсын холбоот байгууллагын ам тариалангийн зохион байгуулалтын туслагч ажиллагч, малаа зохион үйлдвэрлэл болоод амьтны эрүүл хамгааллын жуургааны дарга зэрэг олон улсын эрх сүрт байгууламжийн зочид яриа тавилаа. Энэ хугацаанд Ийли бүлгэлэл Данмаркийн Arla Foods түүхэн материалын бүлгэлэл зэрэг бүх дэлхийн сүүний үйлсийн аж үйлсийн хэлхэнэ толгойлгож аж ахуйлал, сүүний үйлсийн шинжлэх мэргэжлийн шинжилэлт, бохирдолгүй доор нүүрсрэгчд хөгжилт, олон улсын аж үйлсийн хэлхэнэ хамжилчаа зэрэг гол сэдвийн тойронд гүнзгий ярилцав. Эхлэлтийн ёслолд бас бохирдолгүй төлөвлөг, сүүний шинжилгээ судалгааны цагаан гадарт дэвтэр, жижиг сүүний үйлсийн улсын мэргэжлийн шинжилэлтийн төвийн том чухал шинжлэх мэргэжлийн үр бүтээл зэрэг олон төрлийн үр бүтээлийг нийтэлж, дундад улсын сүүний үйлсийн тоо баримтын хүйс төв, бүх дэлхийн сүүний үйлсийн чанарлах хөгжилтийн тоо баримтын үйлдвэрийн байгуулалтын ёслол явагдуулжээ. Олон улсын эдэн ундааны шинжлэх мэргэжлийн холбооноос Хөхөтөд дэлхийн сүүний хотын пайс болоод шагналын хондог олгов. Энэ нь Хөхөтийн сүүний үйлс дэлхийдсэн хөгжилтийн шин шатанд орсныг харуулж, дундад улсын сүүний хотоос дэлхийн сүүний хот тийш хөгжсөн түүхэд чанартай ахижийг биелүүлв. Сүүний үйлсийн улсын мэргэжлийн шинжилэлтийн төвийн эрхлэгч Хөжин хэлэхдээ бид 10 том шинжлэх мэргэжлийн үр бүтээл нийтэлж, манай улсын үр эдийн эх байлгын талаар дэлхийд манлайлахыг баталж, сүүний бүтээгдэхүүнээ дэлхийн өрсөлдөх хүчнийг чангадах нь гэлээ. Их хурд бас дэлхийн сүүний үйлсийн шинжилэлтийн чуулга ярилцаа, бүх бөмбөрчгийн бохирдолгүй дагуулагчийн чуулга ярилцаа, даамгай хөгжилтийн чуулга ярилцаа төрнүүлнэ. Орой өдөр Өвөр Монголын эд газар ажил хийж үйлс босгох шинжилэлтийн тавчин байгуулж, улсын батлан хамгаалалтын судлан суралцах хүмүүжил өрнүүлэх, хоёрыг хүрээлэх утга урлагийн ажиллагаа эрхлэх зэрэг олон хэлбэрээр чирэг байгуулагдсан баярын өдрийг бэлгэлсэн байна. Нэгнээ өдөө өмнө 4-р хугацааны хатан голын сав газрын чиргээс халагдагчдын ажил хийж үйлс босгохыг ахиулах ажиллагаа Ордост эхэлжээ. Хатан гол дагуу 9 муж орон Бээжин, Гуандун зэрэг муж хотын чиргээс халагдагчдын явдлын салаа мөчөртэй холбоолон хөдөлж, сүлжээн дээр урин элсэх, төсөл нийтлэх, чиргийн явдлын шинжилэлтийн үйлдэлгүүнийг дэлгүү үзүүлэх зэрэг хэлбэрээр чиргээс халагдагчдын ажил хийж үйлс босгох орон бүс алсалсан хамжилчааг гүнзгийрүүлжээ. Үүнд бүх улсын 10 муж орон хотын 25 чиргийн явдлын үйлс босгох аж ахуйлаас шинэ нэрэг, соёлын шинжилэлтийн бүтээгдэхүүн жирэх хүрээг хамран чиргээс халагдагчдын шинийг үүдэн үйлс босгосон үр бүтээлийг төвлөрүүлэн дэлгүү үзүүлжээ. Ажиллагааны хугацаанд бас бүх улсын 119 аж ахуйлал 1 сарын хугацаатай сүлжээн элсэлт өрнүүлж, 2000 гарын ажлын байр хангаж, чиргээс халагдагчдыг хавсран ажил хийж үйлс босгохыг дэмжих болно. Баяннуур хот залуучууд багчуудын жуслангийн ажиллагаа өрнүүлж, 70 гарын багчууд цагдааны хуаран, боомт, улсын батлан хамгаалалтын суурьнд хүрч, бүх явцын ерөнхийсэн хил хязгаарын гэнтийн төгшүүрийн сорилтод оролцжээ. Улаанбаяр хотын дотоодыг хамгаалах албан байгууллага ажлын хөвчөөгөн нутаг үлчээр гол мөрнийг сахин хамгаалах хүртэл өргөтгөж, амь ухаан цагдааны явдлын тогтчин битүүмжилсэн хамаарлалтыг чангатхан амь ухаан аюулгүйг баталж байна. Улаанбаяр хотын Хайлаар тойргийн Жаньян зээл гудамжийн Шишаа нийгэм тойрогт торжидын гишүүн Жан Шаншан тэмдэглэл, хууль түгээмэлжүүлэх ухуулгын дэвтэр, зөрчил зуургаан данслах хүснэгтээ авч ард олонд тулгарж байгаа асуудлыг шийдвэрлэж яарна. Улаанбаярын Ягш хот үндсэн шатны олон түмний ажлын бодиттой үйлдэлгийн 70 нийтлэг жишээний эмгэтгэлийг найруулан үүнд зөрчил зуургааныг зохицуулах зэрэг голдлоготой ажлыг хамарчээ. Улаантуга нийгэм тойргийн торжидын гишүүн гаравлагтай харгуулж, суугаал ардын ажил олголтын хамаатай асуудлыг шийдвэрлэж байна. Улаанбаяр хот засгийн бүтэмжийн зөв үзүүлэлтийг бий болгон үйлдэлжүүлэх сурвалжлага хүмүүжил өрнүүлснээс нааш ардын саналыг 9000% хурааж 907 иж асуудлыг тосч 235 зөрчил зургааны асуудлыг шийдвэрлэжээ. Улаанбаяр хот
965 төрлийн дүрмд засвар оруулж 676 төрөл нэмж тохируулан ард олны бачим тулгам хүчир асуудлыг үнэнхүү шийдвэрлэж байна. Нарны тусалтын чаг болон сачиргийн хүчилч оргил хугацаанд орохыг дагалдан Улаан чавын ээлсэнд байгаа Дэнкүшэний мөнгөнгийн 160 түмэн киловаттын гэрэл чангийн нөөцлөл болон аймагхайг уялдуулсан жасалтын төслийн өдөр дундчийн чахилгаан гаргах хэмжээ 600 түмэн киловатт чагаас дээш хүрч ашиглалтад орсноос нааш их тэмдэглэлийг шинтгэжээ. 7 дугаар сарын 1-ний өдрөөс 20-ны өдөр болтол тус төслийг багтаасан Өвөр Монголын энергийн бүлэглэлийн хараандах эл чахилгаан гаргах аж ахуй байдлын өдөр дундчийн чахилгаан гаргасан хэмжээ нь 2.56 дуншуур киловатт чагт тогтворжээ. Энэ жил бүх орны нийгмийн чахилгаан хэрэглэх шаардлага тасралгүй нэмэгдэж, дээр хагас жилийн бүх нийгмийн чахилгаан хэрэглэсэн хэмжээ нь Няданны адил хугацааныхаас жууны 7.32-оор нэмэгдэж, онцгойлон 6 дугаар сарын чахилгаан хэрэглэсэн хэмжээ нь Няданны адил хугацааныхаас жууны 8.71-ээр нэмэгдсэн байна. Өвөр Монголын энергийн бүлэглэл байнгын чанартай далд гэмий байчаа илрүүлэх жасалт явуулж, элчин чахилгаан, шинэ энергийн чахилгааны ашиглалтыг уялдуулан, чахилгаан гаргах нөөц хүчнийг хамгийн их хэмжээгээр ашиглаж байна. Өвөр Монголын зам засахын дагуу элсий засах завхөр нь амх хойг мэдэгдэм сайжруулжээ. Одоо болтол өөртөө засах орон 2600 км элсийг туулсан засмал замыг дэвсэж, 300 том муу элс махыг бүтэмжтэй зассан байна. Шилэнгод аймгийн Сөндүжүн хошууны Баяннур балгасны элсэнд ажилтад яг зам засахын дагуу замын хоёр талд элсэн халахвч дэвсэж өвс мод тарж ярна. Энэ удаа ажил эхлүүлсэн 2 жургас элсийг туулсан засмал замын бүх урт нь 49.1 км, ерөнхий бэл уруулалт нь 3300 түмэн төгрөг хүрч, энэ жилийн 10 сард байгууллагдан тэрэг нэвтрэх болно. Төсөл байгуулагдсаны дараа 3 түмэн муу элсийг тогтворжуулахаар барахгүй зам дагуу амхайн жугаачлыг дайчлах болно. Шилэнгод аймгийн Сөндүжүн хошууны зам харилцаа жөөврийн товчооны дэд дарга Фанжинжин хэлэхдээ зам харилцааг сайжруулах бөгөөд зам нэвтэрснээ дараа барааны гүйлгэнэ зардлыг бууруулж, орон нутгийн онцлогт бүтээгдэхүүнийг гадагш борлуулахад дүгэн болж, онцлогт хөдөө аж ахуй, амхайн жугаачил зэрэг аж үйлсийн хөгжилтийг дайчлах болно гэжээ. Бүх улсын эсрэгцэн чөлөрхөгдсөн газар хамгийн төвдөрсөн мууж орны нэг босны хувьд Өвөр Монгол зам засахын дагуу элс засах, хэсгэлэн хувааж элс засах, битүүмжлэн засах зэрэг туршлагыг сөвөгчилсөн байна. Одоо өөртөө засах орон элс туулсан засмал зам 3083 км дэвсэж, 559 түмэн муу элсийг засаж, засмал зам элсэн гүнд дэвсгдэхийг дагалдан, манхан нутгийн хүн ардын амьдралын нөхцөлийг зэргээр сайжруулж, 110 байгaalга тосгон хүрэх замыг засаж, 2000 гаруй малчин тараачин өрхөд ашиг хүртэн, 30 хэдэн элс манхны үжимжийн чиг, аж үйлсийн чигийн нөхцөлийг мэдэгдэм сайжруулсан байна. Үүнээс гадна энэ жил төвөөс 7.7 дуншуур төгрөгийн тусгай төрлийн бэл мөнгө буулган зам харилцааны байгуулалтыг дэмжиж, өөртөө засах орон анх удаа эсэрхэгжлийг сэргийлж элсий засах суур мөнгө тохируулан, бэл мөнгийг элсий засах 1-р фронтод хэрэглэхийг баталсан байна. Өөртөө засах орны зам харилцааны тэнхимийн төлөвлөгийн газрын Ван Тянь хэлсэн 6 сарын сүүлч болтол нэгэнт 101 төслийн 1643 км замыг эхлэн дэвсэж, 2030 он болтол 9980 км элсийг туулсан засмал зам дэвсгэр төлөвлөж, 1565 түмэн муу элсийг засах болно. Элс засахыг олон түмэнд үйлчлэх, аж үйлсийн хөгжилтийг ахуулахтай уялдуулж, элсийг туулсан засмал замыг баяжлын зам, аж үйлсийн зам, сэтгэлийг холбосон зам болгоно гэжээ. Ойрд Хянган аймгийн Жалайт хошуунд шүрэн борон үргэлжилсэн ч Жалайт хошууны өндгөн ус ашиглалтын хүйс барилга бүх явцад хашлага нээж үерийн ус жассангүй. Чоолголын дээд урсгалын гол эзэмдлийн чанартай гол барилга болсны хувьд энтхэн шүрэн борон дунд хэрхэн доод урсгалын амар тогтооныг хамгаалж байхав энэ тухай мэдэнэсэн ойлгож хай. Өндгөн ус ашиглалтын хүйс барилгын тохируулах төвд хуваар компанийн захирал Сүнжэнчин ажилтнуудтайгаа хамт усан ажиглалтын өртөөний тоо баримтыг нягт анхаарч, хурд тундасны хэмжээ болоод хилээр өнгөрөх үерийн ханд шиг жадалж байлаа. Сүнжэнчнээс одоо болтол үерийн хугацаа сая хагас орж байвч хурд тундасны хэмжээ 300 мм хүрчээ. Өнөө жилийн үер услын байдал хэцүү бодлонтой. Энэ журган дээр өнгөн нэлээд гүн харагдаж байх нь хурд тундасны хэмжээ нэлээд их гэснийг харуулж байна гэлээ. Сүнжэнчнтэй хамт ажлын хөвөө жахаар хүрэхэд хаалттай байлаа.
Одоогийн усан төвшин энгийн үеийнхээс хэдэн метр өндөр болсон ч мөн л тогтун хэврэн байна. 7 сарын 5-наас 9 өдөр болтол, 7 сарын 21-наас 22 өдөр болтол Хянгай аймагт шүрэн бороо орж хашлагын үерийн урсгал секунд бүр 162 босоод рүүжин метраас секунд бүр 868 босоод рүүжин метрийн оргил хэмжигдэлд хүрсэн байна. Урсгал шүрэн байхад усан чөөрмийн ажилтад мөн л хашлагыг нээсэнгүй. 19.64 дуншир босоод рүүжин метрийн усан чөөрөм үерийн усыг бүхнийг багтааж доод урсгалын үер жалах бэлтгэл тохируулалтад гүйцэд чаг гаргаж өгсөн байна. Сүнжэн чанаас шинжлэх ухаанч тохируулалтаар дамжин бид үерийн усыг чаг журуулан жалахыг амжилттай биелүүлж үерийн урсгалыг ихээр багасгаж 509 босоод рүүжин метр болгон доод урсгалын оронд бүхэл 7 өдрийн үерийг сэргийлэх чаг хугацаа тамчин олж өгсөн гэлээ. Энэх жорготой шийдвэрн дараа үерийг сэргийлэх ажлын шинжлэх ухаанч оюунч тохируулалтад бий. Хашлагын гүн хэсэгт 727 навчлалтын хэмжүүр жиргээс сэргдүүр 24 чаг хашлагын байдлыг ажиж тоо баримтыг дараахан тохируулах төвд дамжуулна. Сав газар дэх 20 гаруй борооны хэмжүүрийн өртөө нь удаа бүрийн борон усны байдлыг оновчтой хэмждэг байна. Үүний хамт доод урсгалын баян улаан, алдарт хүрэл болоод бадрах 4 шам балгас 2000 өрхөө тосгоны ард болоод 6 түмэн муу таран газрын амар тогтооныг баталсан байна. Дээд урсгад үерийг хашснаас доод урсгалын чоолголын усан ашиглалтын хүйс барилгад урьдчилан үер жалах чаг хугацааг тамчин олж өгөн 2440 түмэн босоод рүүжин метрийн чөөрмийг урьдчилан судалж үер ослын оргил хугацааг бүтэмжтэй аргачаасан байна. 7 сарын 19 өдөр Хуйнан бүлэглэлийн 600 түмэн тооны нүүрсийн хатуу биет хаягдмал ботсон их баялгийг ерөнхийлөн ашиглах суурин болон цахилгаан хүчнээ эрэлт торжил даач нөөцлөлийг нэг чогчжуулсан жуунгаар аж ухаан нээлтийн тойрог даалуу аж үсийн хүрээлэнд барилга эхлүүлжээ. Тус төслийн ерөнхий бэл оруулалт нь 675 дуншир төгрөг, байгуулагдсны дараа жилд 600 түмэн тонн нүүрсээр суурилсан хатуу биет хаягдмал ботсыг шингэн хонгон цагааны цахиур жирэг олон ишчилсэн хайл шиг 200 түмэн тонн үйлдвэрлэж салхи гэрлийн энергийн ерөнхий машин чогшилвар 8 гигаватт хүрч улсын дотоодын хамгийн том нүүрсний хатуу биет хаягдмал ботсон их баялагийг ерөнхийлөн ашиглах суурин болон цахилгаан хүчнээ эрэлт торжил даач нөөцлөлийн завхрын инженер болно. Энэ жилийн дээр хагас жилд чигээ бомбын гадаад оруулалт гаргалтын ерөнхий өртөг 78.8 дуншир төгрөг хүрч адил хугацаанаас 149.7-оор нэмэгдэн тэмдэглэлд шинтгэлээ. Энергийн бүтээгдэхүүний гадаад оруулалтын хэмжээ тогтвол нэмэгдэж гадаад арилжааны нэмэгдлийг дайчлах гол хөдөлгөгч хүчин болсон байна. Эжний бомбт нь оюунч тавчин болоод оюунч барааны гүйлгэнэ хянан хамгаалалтын системд түшигтэн оюунч бомбт жолоочгүй хүнд хэлбэрийн ачааны машин тэрэг зэрэг дүгм арга хэмжээг төвлөржүүлэн бомб нэвтрэх үр бүтэмжийг үргэлжлэн дээшлүүлж бомбын гадаад арилжааны чансааг дээшлүүлж байна. 7 сарын 31-ны өдөр 2026 оны Уилс босгох уралдааны бүх улсын шийдвэрт уралдаан Анхуй можийн Хөфи хотод өндөрлжээ. Өвөр Монголын дэвшүүлсэн 5 төсөл шагнал хүртэв. Үүнд том алмас чулууны судлан үйлдвэрлэл болоод хэрэглэнэ төсөл нь шинжлэх мэргэжлийн үр бүтээл нэмэх Уилс босголтын 1-р шагналыг хүртэж анх дахь удаа тос уралдаанд тэргүүн шагнал хүртсэн байна. Цэвэр хулсан хавцсан төсөл уухны нармын бүх аж үйлсийн хэлхээний Уилс босгох төсөл тус бүр аж үйлсийн хөгжилт нэмэх Уилс босголт тусгай мэргэжил нэмэх Уилс босголтын 2-р дасын шагналыг хүртэв. Сурвалжилагч өөртөө жасах орны зам харилцаа жөөврийн тэнхэм эдийн засгийн тэнхмээс ойлгосноор Хохот буухт 2 хот 2026 оны шинэ нэг ээлжийн улсын ерөнхийлсөн барааны жөөврийн хүйс гогчооны тулгуур хотоор сонгогдож 15 дуншир төгрөгийн төвийн бэл мөнгөний дэмжлэгийг олохоор байна. 2 хот нь Хохот буухтын хүйс гогчооны хамтын жогчийг байгуулж 8 их ерөнхийлсөн барааны жөөврийн хүйс цэгийг байгуулан олон хэлбэрийн холбоолон жөөврлөх төгжрлийн цэгийг нэвтрүүлж энерги болон баялдах бодлогын их баялагийг хадгалан жөөврлөхийг батлах чадварыг дээшлүүлэх болно. Мөдөө нэвтрүүллээ. Баяртай.